За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өчигдөр сүүгээр хярмаар угаасан цэцэг маань шархалж дахиад байж байна. Хярмаар угаасан цэцэгтэнд маань шархалж зөгийн ирж яваад өглөө орохсон ч нөгөө цэцгийнх нь дотор талаар битүү шархаж байна л да. За шархаж ирэхээр би өчигдөр болоод ерөөсөн маш сайн шүршээд угаасан байхгүй. Тэр дээдлийнх нь битүү нөгөө хар бөөсдсөн байсан байхгүй байсан ч ахаад нэг жижигхэн ганц хоёр байна. Нэг удаа угаагаад нэг удаа шүршээд устна ч гэж байхгүй л дээ. Рүүс 5 удаа шүршижл юу юм гэхээс. Тэгээд энэ шархалчныхоо энд одоо амьдарч байгаа үүрийг устгахгүй болол тэгээ нэг шархалч чинь дахиад аваад ирнэ. Бүр өвөл энэ бөөс чи үүрэндээ хадгалж агаад аваад ирдэг гэж байгаа юм чинь шархалч чинь өвөлжүүлээд тэгээд хавар гаргаад ирдэг. Тийм тэгээд энэ бусад хорхош авч эдүүнээс хамгаална энэ бөөсөө. Тэгээд энэ бөөс нь одоо ургамал идээд ургамлынхаа шүүсийг ургамал нь стрессэн дараа шүүс гарахаар тэрийн сорно тэг бөөснийхаа бас тэрнээс нь бас шүүс ялгардаг тэрийг нь сордог гэж байгаа байхгүй шархалж. За одоо тэгээ шархалж устгах ажилтай боллоо. Эхний удаадаа цагаан цуугаан усанд хийгээ шүршээд үзье. За цөмөрөө одоо хулуугаа үзье. Энийгээ дахиад шүршин. Нэг иймэрхүү байна. Засаараа дахиад ганц нэгийг аваад ирсэн байна ах. За хулуу маань нэг иймэрхүү байна. Шархалж явж байна ах. Нэг ширхэг байна. Ер нь л 1-2 ширхэг л явж исэн л дээ энэ дээр. Тэгэхээр дахиад шархалж байна. За энэ нөгөө навчныхын дундаас нь ингээд шинэ цэцэг гарч байна. Энэ хулуутай цэцэг байна уу, хулуугүй цэцэг байна уу хараад тэгээд доороо бүдүүн хулуутай байх юм болвол навчин тастаад тэгээд цэцгээ үлдээн. За тэгвэл одоо цөмөрөө шархалж өчигдөр нөгөө цуутай цагаан цуугаар бас шүрссэн шүү дээ нэг. Тэгсэн хэрнээ бас шархалж байна даах. Шархалж л устгах хэрэгтэй байна. За тэгвэл өнөөдөр одоо сод нунтаг сахартай хойлоо тавьж үзье. Тэгвэл шархалж сод нунтаг сахараа үүрлүгэ зөөж явдаг. Тэгээ өөрсдөө идээд тэгээд одоо гидсэн дүүрээд яадаг л гэдэг юм да. Нөгөө их цангаад ус уухаар тэг шүүс хүмүүс уухаар тэгээд устдаг л гэх юм бэл бүр устчдаг юм байлээ л дээ. Одоо тэгээд болохгүй байвал тэгжл үцгээс өөр аргагүй байна л да. За та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Та бүхэндээ ургацын далайд нь өндөр амжилт хүсье өрөөё.